Би болохоор би талтайхаа хүрээнд Sumitomo Corporation-ы талаар кейсийнхэн талаар ярих болно. За агуулгын хувьд гэх юм бол танилцуулга, кейс дээрх үйл явдлуудын он цагийн дараалал, тухайн компанид учирч болох эрсдэл болон үндэслэл, тэдгээрийн эрсдлийн учруулсаа алдагдал болон эрсдэл үүсгэх хүчин зүйлс, кейсээс авах сургамж болон дүгнэлтийн талаар ярина. За эхлээд танилцуулгын хувьд гэх юм бол Sumitomo Corporation болохоор дэлхийн томоохон худалдааны компаниудын нэг бөгөөд металлын арилжаа, эрчим хүч, үйлдвэрлэл, тээвэр гээд олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. За 1996 онд тус компани түүхэнд хамаах том санхүүгийн дуйлан гарсан байгаа. За тэр нь бол Sumitomo Corporation буюу Tsisийн Futures-ийн зах зээлд хийсэн хуурамч арилжааны хэрэг бол санхүүгийн зах зээлд бол томоохон юм цохилт болсон явдал болсон. За энэ хэрэг нь гэх юм бол тухайн үед Sumitomo компанийн Tsisийн ахлах трейдер буюу Yasuko Hamanaka 10 жилийн турш үргэлжилсэн ил зөвшөөрөлгүй арилжаа, зах зээлд зохиомжлоор удирдах оролдлого болон мэдээлэл нуух үйл ажиллагаатай үүдэж 2.6 тэрбум $ын алдагдал бий болгосон кейс байгаа. За кейс дээрх үйл явдлуудын он цагийн дарааллын хувьд гэх юм бол 1985 онд Hamanaka Shimuzu-ийн бол Филиппинд хийсэн Tsisийн 8-аас $60 сая алдагдал гаргасан. За мөн алдагдлыг нуухын тулд LME дээрх зөвшөөрөлгүй арилжаа бол эхлүүлсэн. 86 онд гэх юм бол алдагдлыг нуусан хэвээр Hamanaka Sumitomo-гийн Tsisийн гол трейдерээр томилогдсон. За 89-92 онд бол RSD Resources-тэй хамтран Tsisийн үнийг хөөргөдөх, зах зээл буланд оруулах санаагаар хуурамч арилжааг бол хийж эхэлсэн байгаа. 93 онд RSD-ийн захирал Global Minerals-ийн шинэ фирм байгуулж Hamanaka бүх арилжаагаа тийш нь шилжүүлсэн. За 94-өөс 95 оны үед бол Global-тай хийсэн хуурамч Copper Warrant цикл ашиглан commercial hedging мэтээр их хэмжээний purchase position байгуулж эхэлсэн. За 1995 онд бол 2 сая тонн Tsisийн purchase position, LME-ийн Tsisийн warrant-ийн 93%-ийг нь бол хянаж зах зээл дээр бараг монопол байрлалтай болсон байгаа. 91-95 онд бол хамтрагч трейдерүүд LME-д бол Hamanaka-гийн хуурамч 8-ны талаар олон удаа мэдээлсэн боловч LME jurisdiction-гүй гэж үзэж арга хэмжээ бол аваагүй байгаа. За 94-өөс 96 онд бол Hamanaka алдагдлыг харахын тулд JP Morgan Chase, Merrill Lynch зэрэг Америкийн нэгдсэн улсын банкнуудаас $1.5 тэрбум орчим зээл авснаар үргэлжлүүлж татсан байгаа. 96 онд болохоор CFTC-ийн Tsisийн агуулгын хөдөлгөөний үндэслэл нь мөрдөн шалгалт эхлүүлсэн. Тухайн оныхоо 5 сард нь Sumitomo бол нууц дансыг илрүүлж Hamanakаг бол огцруулсан байгаа. Hamanaka бүх үйлдэлийг хүлээн зөвшөөрч Sumitomo $1.8 тэрбум алдагдлыг бол зарласан байгаа. За тухайн ондоо мөн позицуудыг хааснаар Tsisийн үнэ нь $22,800-аас $1,800 болж унж нийт алдагдал нь 2.6 тэрбум. За мөн шүүхийн зардал гэж $200 сая зардал гарсан байгаа. 97-аас 99 оны үед Hamanaka 8 жил хоригдож Sumitomo Америкийн нэгдсэн улсын том банкнуудыг шүүхэд өгч нийт $486 сая нөхөн төлөвлөхээр болсон байгаа. Тухайн компанид учирч болох эрсдлийн үндэслэл гэх юм бол үйл ажиллагааны эрсдэл дээр бол зөвшөөрлгүй арилжаа, хуурамч баримт бүрдүүлэлт, дотоод хяналтцуул байсан. За мөн зах зээлийн эрсдэл дээр Tsisийн үнэ буурахад Sumitomo-гийн асар том long position шууд алдагдлалд орсон байгаа. За Америкийн нэгдсэн улсын банкнуудын Unusual Structuring буруу үнэлэгдсэн брокерууд зээл олгосон. За мөн LME-ийн хяналтцуул Sumitomo-гийн удирдлага мэдээллийг нууж тайлагналын шаардлага бол хангагдаагүй. За репутацийн эрсдлийн хувьд бол Японы хамгийн нэр хүндтэй корпорацийн нэг олон улсын зах зээл нэр хүндийн бол том уналт болсон байгаа. Стратегийн эрсдлийн хувьд бол арилжааны нэг трейдерт хэд их эрх мэдэл төвлөрүүлсэн хяналтгүй өсөлтийн стратеги гэсэн эдгээр эрсдлүүд бол
эрсдлүүд гарсан байна. За эдгээр эрсдлүүдийн одоо учруулсан алдагдал нь гэх юм бол үйл ажиллагааны эрсдэл дээр бол хуурамч баримт, за аудитын алдаа, алдагдлын олон жил одоо илрүүлээгүй, алдагдлын дүнд одоо асар их болж өссөн. Зах зээлийн эрсдэл дээр бол хувьцаа purchase warrant нь бол үн унснаар 2.6 одоо тэрбумын шууд алдагдалт бол орсон. За зээлийн эрсдлийн хувьд гэх юм бол тухайн одоо банкнууд нь өндөр хэмжээний зээлийн дарамт болон төлбөрийн асуудлаас гарсан. За хууль зохицуулалтын эрсдлийн хувьд бол CFTC-ийн буюу одоо 158 долларын бол сая долларын торгуул бол ногдсон. За мөн репутацийн эрсдэл буюу олон улсын зах зээлд итгэл буурч хөрөнгө татвар чадвар бол муцаан гэсэн эдгээр эрсдлээс үүдсэн алдагдлууд гарсан байна. За эрсдэл үүсгэж хүчин зүйл нь гэх юм бол 3 хүчин зүйлийг бол авчирсан байгаа. Дотоод хүчин зүйл, гадаад хүчин зүйл, системийн хүчин зүйл гэдэг. Дотоод хүчин зүйлд нь бол дотоод хяналт, аудитын систем сул, за нэг трейдерт хэд их эрх мэдэл төвлөрүүлсэн, алдагдлыг одоо нуух, за мөн хуурамч баримт, нууц станс, хоёр дахь бүртгэл гэх мэт эдгээр одоо дотоод хүчин зүйлсүүд бол нөлөөлсөн. За гадаад хүчин зүйлийн хувьд гэх юм бол LME-ийн одоо хяналтын тогтолцоос бол non-member position буюу ил тод биш. За Америк нэгдсэн улсын банкуд нь бол зээл олгож хэд их санхүүжилт бол өгсөн. Бан системийн хүчин зүйл юм хэд хэдэн брокер кредит лайн олгож давхар хяналт бол байхгүй байсан. За холбоотой талуудын мэдээлэл солилцоо одоо муу гэх эдгээр 3 хэсэгт ингээд эдгээр хүчин зүйлсүүд бол гарсан. За кейсээс авах сургамжийн хувьд гэх юм бол дотоод хяналтаа бол сайжруулах шаардлагатай байна. За нэгд бол нэг трейдерт хэд их эрх мэдэл өгөх нь одоо өндөр эрсдэлтэй. За мөн segregation of rights буюу үүрэг хуваарлтыг одоо хатуу мөрдөх шаардлагатай. За мөн зөвшөөрлгүй арилжааг илрүүлэх автомат хяналт хийх хэрэгтэй. За эрсдлийн дохио илрэх үед одоо даруй арга хэмжээ авах буюу гадны трейдеруудын анхааруулгыг LME Sumitomo одоо үл тоосон алдагдлыг одоо улам хүндрүүлсэн. За мөн зээл олголтыг хэд үргэлжлүүлэх системийн эрсдэл бий болгодог буюу одоо банкнуудаас зээл авах байна. За дараа нь ил тод байдал зохицуулалтын хяналтын ач холбогдол гэх мэтчлэн за эдгээр кейсээс эдгээр зүйлсийг одоо анхаарах авч үзэх шаардлагатай гэж үзье. За дүгнэлтийн хувьд гэх юм бол Sumitomo Hamanaka нь бол засгийн арилжааны скандал нь санхүүгийн байгууллагын дотоод хяналт эрсдлийн удирдлагын тогтолцоо сул байсныг бол жишээ. За одоо ганц ажилтны олон жилийн турш хийсэн зөвшөөрлгүй арилжаа одоо корпорац асар их хэмжээний нэр хүндийн асуудал болон алдагдлыг бол авч ирсэн хэрэг байгаа. За Hamanaka нь бол 1985 оноос эхлэн үүсгэсэн анхны алдагдлаа олнох зорилгоор хуурамч арилжаа, хоёр дахь нууц бүртгэл, баримт бичиг устгах гэх мэт одоо эдгээр хууль бус хуурамч үйлдэлүүдийг одоо удаа хийж дотоод хяналт түүнийг илрүүлж чадаагүй нь одоо гол эрсдэл эхэлсэн болсон. За 95 он гэхэд тэрээр засгийн үнийг зохиомжлоор хүргэж LME-ийн засгийн бараг бүх warranty-г одоо хянах байдалд хүрсэн. Зах зээлийг томоохон эрсдэлт бол үүсгэсэн. Гэвч Америк нэгдсэн улсын банкнуудын одоо олгосон их хэмжээний зээл нь Hamanaka-гийн схемийг сунгасан бөгөөд одоо зах зээлийн эрсдэл бодитоор илрэх үеэр алдагдлын хэмжээ хэдийнэ хэтэрхий том болсон бол их байсан. За эцэст нь 96 онд кейс нь одоо тухайн үйлдэл нь илэрч Sumitomo-ны 2.6 тэрбум ам.долларын шууд алдагдал, 2 сая ам.долларын шүүхийн зардал мөн нэр хүндийн ноцтой уналт амссан. За энэ зөвхөн зах зээлийн эрсдэл бос одоо үйл ажиллагааны эрсдэл, хууль эрх зүйн эрсдэл, репутацийн эрсдэл хослолоор бий болсон томоохон одоо санхүүгийн хохирол байсан. За энэ дээр бол нам зүүн байна. За ингээд анхаарал тавьсан явдал баярлалаа.